мэдээ үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн багш нарын зүгээс сурагчдын эцэг эх асран хамгаалагчдаас өнгөт принтер зурагт зэргийг авч өгөхийг хүссэн байна. Учир нь тус сургуульд Pearson хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан зурагт авах шаардлага үүссэн гэж удирдлагууд нь тайлбарлаж байгаа. Харин боловсролын яамнаас үүссэн нөхцөл байдал нь сургуулиудад олгодог нөхөн хангалтын зардал хангалтгүй байгаатай холбоотой гэж үзжээ. Ерөнхий боловсролын 44-р сургууль нь 1-ээс 12 дугаар ангийн 117 бүлэгтээ Pearson идэвхтэй хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зурагт авах шаардлага үүссэн. Ингэхдээ сургууль өөрийн төсвөр 40 гаруй бүлгийг зурагтаар хангасан байгаа юм. Харин үлдсэн бүлгүүд зурагтгүй иймд эцэг эхийн асран хамгаалагч нараас зурагт принтер авч өгөхийг шаарджээ. Тэр принтер одоо тийм юмыг бол тэр хүүхдээс авах гэдэг бол тэр байж болохгүй асуудал. Одоо жишээлбэл энэ их чинь 301 9 сарын хэдэн дэлийг орсон чинь ширээ сандалч хөөсөн шин. Айгуу цоцсон шин. Хүү яасан байсан ширээ сандал нь яатсан гэдэг. Тэгэхээр чинь яалтчгүй нэг багш нар чинь эцэг эхээс авахаас үрдэмэг болж. Тэгээ одоо би өгөхгүй гэдэг ихэр чинь нөгөө ээж амнаар нөгөө хүүхэд минь яаж ямар өнцгөөс харах нь сонирм байгаа ч тий. Нэг сонир өнцгөөс харна шин. Тэгээ хүүхэд ч гэсэн уйдгартай болно шин ингээл юмд ингээд ордгоо гэл ингээл хин нэгэнд ихийг үгүйсэх арга байхгүй. Тэгэхээр айгүй хэцүү байгаа юм чинь тийм асуулж байх эсвэл дээ ер нь сургууль багш нарын принтерийг хангаж өгч чадахгүй байна. Принтерийг бол эцэг эхчүүдээр ахуулсан. Энэ мэт асуудлаа эцэг эхчүүдэд зөв тайлбарлах ёстой байсан баг. Бага ангиудад ихэвчлэн эцэг эх нь авч өгсөн принтер зурагтыг ашиглаж байгаа. Сургууль телевизийн асуудлыг эхнээсээ шийдэж байгаач бүх ангиудад хангаж чадахгүй байна. Харин энэ асуудлаар эцэг эх асран хамгаалагчдын төлөөлөл 11 төвд хандсан. Тухайн гомдол нь нийслэлийн боловсролын газарт очсон. Үүний мөрөөр нийслэлийн боловсролын газраас шалгана гэдгээ хэлж байгаа юм а. Тэгвэл энэ төрлийн татаас авах үзэгдэл нь боловсролын салбарт түгээмэл энэ нь хуульд хэр нийцсэнийг тодрууллаа. Тэгштгэж, хавтгааруулж, албадаж зохио байгуулж байгаа бол энэ өөрөө буруу. Өөрөөр хэлбэл тэгштгэн, хавтгааруулна, албадна гэдэг бол багш оролцож чинь, сургууль оролцож чинь гэсэн үг. Сайн дурын үндсэн дээр иргэн аж ахуй нэгж тухайн сургуульд нэрвэмжит анги тогтчуулах, ойдон зориулж одоо хийх юм бол энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх ёстой. Тэгвэл нийтлэг энэ жишгийг сургуулиудад хуваарлагддаг хувьсах зардал хангалтгүй байдагтай холбоотой гэж үзэж байгаа юм а. Одоо ингээд нөө сургууль манай сургуулиудын одоо тоног төхөөрөмж гэдэг юм уу те эдгээр хэрэгцээ шаардлагыг бол бүрэн хангах бол боломжгүй. Тий одоо манайхаас хуваарлагдаж байгаа нөхөн хангалтын зардал бол яг тодорхой хэсгийн эн чинь уг нь бол бидний анхны одоо энэ нөхөн хангалтын зардлыг хуваарлах болсон шалтгаан бол одоо бүх сургуулиуд ижил төвчний одоо ингээд тоног төхөөрөмжөөр хангагдсан гэж үзэх юм бол тэрийг яг илэгдлийн нөхөх зорилготойгоор хуваарлагдаж байгаа зардлыг бол нөхөн хангалтын зардал гэж байна. Тэгтэл одоо яг нэг энэ ялангуяа нийслэлийн энэ хүн амд хөлөрсөн олон хүүхэдтэй сургуулиудын хувьд бол нөгөө тоног төхөөрөмж нь анханасаа тийм хүртээмжийн хувьд бүрэн шийдэгдэггүй ийм нөхцөл байдалтай бол одоо тэгээд хүрэлцэхгүй байх тохиолдлууд бол гарчлаа. Энэ хичээлийн жилд 797 сургууль 1.6 их найд төгрөгийг зарцуулж байна. Үүнээс 35.7 тэрбум төгрөг нь нөхөн хангалтын зардалд зарцуулагдж байгаа юм. Нэг сургуульд оногдох нөхөн хангалтын зардалд дунджаар 50 орчим сая төгрөг тусгагддаг байна. Сурагчдын хичээлд ашиглагдах техник технологи дутуу байснаар сурлагын хоцрогдол үүснэ. Иймд зарим эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ ирээдүйг бодсны үндсэнд санал хүсэлт шаардлагаас татгалзах аргагүй байдаг. Харин олон хүүхдтэй бол санхүүд хүндрэлтэй хэлсэн. Иймд сургуулийн захиргаатай сайтар ярилцаж энэхүү шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мөн ийхүү эцэг эхчүүдээс мөнгө гаргаж авсан эд хөрөнгийг сургууль өмчтөө бүртгэх шаардлагатай. Өмчтөө бүртгэж аваагүйгээс эцэг эхчүүдээс дахин мөнгө авах шаардлага үүсдэг байна.